сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9. Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Нарлаг Монгол өдрийн нэгэн өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэндээ хүргье. Өнөөдрийн Пох нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд эфирт хөтлөгчөөр Эма Туул Аги, наривлагчаар Ариука суусан байна. За ингэ нарлаг өдрийн мэндийг хүргэе. 101 Пох шинэ дугаар. 100-ны мэнд хүргэе. 100-ны баг Похын хувьд анхны дугаар юм уу да? Нар буцахын өмнөх хэдхэн хоногийн мэндийг хүргэе. Гэхдээ энэ ирээгүй нарыг буцуулмааргүй байна. Харин тийм ээ. Уулзалдааг удсан байна. Гэхдээ бид сэтгүүлсээр байгаа нэг тийм. Гэтэ нөгөө уулзаагүй утсан чинь нэг жоохон бишүүрхэх мэдрэмжтэй суугаад энэ гурлаа ингэ нэг танилцж байгаа хүмүүс шиг гайхаа л шүү. За тэгээд бидний онцолж үзэгч сонсогч та бүхэндээ сонирхолтой байх болов, хэрэгтэй байх болов гэдэг үүднээс шинэ мэдээллүүдийг одоо салбар бүрийн ангаах гээд одоо эдийн засаг, техник, технологи гээд онцлог мэдээллүүдийг хүргэдэг. За өнөөдрийн хувьд ямар мэдээллүүдтэй? Бид нар ч одоо биенийхээ мэдээллийг бас мэдэхгүй орж ирдэг байгаа шүү дээ, тийм ээ. За өнөөдрийн миний зорилго гэхгүй юу? Аги Туул хоёрын мэдээллийг зүгээр сонсъё гэж бодож орж ирсэн. Ямар ч гоё зорилго. Гэхдээ энийг залтай юу те? Зорилго гэхээсээ илүү. Гэхдээ бас хоосонгүй нэг сэрэмжлүүлэх мэдээлэл, эрүүл мэндтэй холбоотой ийм мэдээлэл байгаа. Тэгээд бид хоёрын мэдэн дээр реакшн Тийм. хийн. Хангалттай гайхаж өгнө. Похолж өгөх юм байна. За тэгвэл минийх дээр болохоор ийм байгаа. Нөгөө нэг элсэн цөл байгаа байхгүй газар. За. Тэр элсэн цөл газарт гадны ингээд биет явахд маш хэцүү тийм халуун орчинд ганцхан гоё юм эд хогшил. Тэнд бүр ингээд ажиллаад амьдраад байгааг би одоо хэлж өгнө. Эд хогшил гэсэн үү? Тий, эд хогшил. Бүр тийм том хэмжээний элсэн цөлд эд хогшил байна гэд та нар боддоо. Тэгээ тэр нь ажиллаад байна гэж боддоо. Сонирхол. За ястаа дэлгэрүүлж ээж. Яг айгүй сонирхол татчих штэ тий. Минийх болохоор би үүнийг зарим хүмүүс маань ярингууд түүхийг мэдчихэж магадгүй. Гэхдээ мэдхгүй олон хүмүүс байгаа бах гэдэгт бол маш ихтгэлтэйгээр энэ мэдээллийг оруулж ирсэн. Энэ бол Герман эмэгтэйн гунигт түүх байгаа. Тэгээ яг дэлхийн нийтэд энэ эмэгтэйн энэ кейс буюу энэ түүхийг нь бүх гүнжүүдийн ээж гэдэг одоо нэрээр ихэнх улсууд бол мэддэг юм билээ. Тэгээд энэ эмэгтэйд юу тохиолдсон, ямар зүйл тохиолдсныг бол одоо хуваалцах гэж байгаа. Яг зарим хүмүүс бол яг Facebook дээр ч юм уу YouTube дээр ингээ явж байхаар энэ бол киноны нэг хэсэг, энэ бол тавилттай юм жүжигч гэдэг юм уу янз бүрээр хүлээж авдаг юм билээ. Гэхдээ би ч гэсэн анхандаа тэгж бодож байсан. Энэ кино юм биш үү гэсэн чинь үгүй юм байна. Тэгээ энэ Герман улсын нэгэн эмэгтэй ийм өр өвдөм түүх гэхдээ сургамжтай ийм түүх байгаамаа. Тэгвэл ингээд аагийн үргэлжлүүлчихэл да. Тэгэл да. Энийг одоо хүргэж. Гунэглэж байгаа л тэгэл араас нь явъя. За тэгээ энэ бол их хүний тунгалаг ийм үнэн хайрын тухай бодит түүх байгаамаа. Тэгээ бүх гүнжийн ээж гэгддэг энэ эмэгтэй бол Мариана Бахмайер гэж Герман эмэгтэй. За 1981 онд одоо Германы тэр Любек гэдэг дүүргийн шүүхийн танхимд охины нэг хүчирхийлэгч алуурчныг буудан хөнөөсөн Герман одоо эмэгтэй байгаа юм. Охиныг нь тий. Түүний охиныг хүчирхийлсэн. Тэр хүчирхийлсэн одоо эрэгтэй гэмт хэрэгтэйг буудаж хороосон. Яагаад буудаж хороосон түүхийг нь одоо яг одоо та бүхэндээ хүргэх гэж байгаа маа. Тэгээ найруулагч маань голоор нь дүрсийг одоо өгөөд явчих واخаа. Ихэнх хүмүүс маань энэ тэнд харж байсан баг. Гэхдээ түүхийг бас зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй. За Ана Бахмайер. За түүний охин 1972 оны 11 сарын 14-нд төрсөн. За тухайн хэрэг болох үед бол Ана буюу охин нь 7 настай байсан байгаа. За 1980 оны 5 сарын 5-нд бяцхан охин Анаг Бельгийн хүчирхийлэгч үйлдэгч Клаус Грабовски гэдэг одоо нөхөр хулгайлаад Бельгийн хүчирхийлэл үйлдэд амь насыг нь одоо хороодсон юм билээ. Энд бол 7 настай охин. За тэгээ охиноо алдсан Мариана шүүгчд үнэн зөвөр шүүн гэдэгт бол бүрэн итгэлтэй бол байсан. Шүүхэд итгэсэн. За тэгээ эхний шүүх хурал болсон. Тэгээ эхний шүүх хурал дээр бол алуучны өмгөөлөгч нь нэг өсөндөө алуучныг сэтгцийн өвчтөй гэдэг зүйл залд тохоод шоронд биш сэтгцийн эмнэлэгт хэвтүүлэх энэ аргыг
одоо ашигласан. За тэгээд ингэж ийм өвчтөй гэж шүүгчд хэлээд батлан даалтар бол гаргацсан юм бил алуурчныг. За тэгээд түүнийг нь мэдсэн одоо энэ Мариана маань дахин давд заалтсан. Ингээ 2 дахь шүүх хурал бол болж байгаа. За 2 дахь шүүх хурал болоход бүр эсрэгээрээ нөхцөл байдал бол эргэсэн. За юу болсон гэхээр алуурчин түүний эсрэг бол хуулийн цоорхоо гэдэг зүйлийг ашиглаад хэрэг дохох гэж оролдож байсан байна. Буцаагаад охины ээжэд хэрэг дохох гэж оролцсон гэж. За тэгээд үүнийг мэдсэн Мариана шүүгч болон шудраг шүүн гэж байсан итгэлээ бүрэн алдсан. За ингээд 3 дахь шүүх хурал товлогдсон. За таны саний дээр бууддаг дүрс бичлэг бол 3 дахь одоо энэ гарч байгаа энэ бол 3 дахь шүүх хурлынх нь бичлэг юм байна. Кино юм уу? Бодит бичлэг юм уу? Бодит бичлэг нь. За тэгээд 3 дахь шүүх хурал болоод 1981 оны 3 сарын 6-ны өдөр буюу шүүх хурлын 3 дахь өдөр буюу өглөөний 10 цагийн орчимд охины ээж Мариана Бахмейр Любек дүүргийн шүүхэд охиныг нь хөнөөсөн алуурчин Грабовскийг нуруу руу 7 удаа буудаад тэр дариг бол хороосон. За хороо голсон шалтгаан бол ердөөсөө шүүхийн буруугаас л болсон байгаа юм л да. 1 2 давзаалдаад 3 дахь шүүх хурал дээрээ нэг өсөндөө Мариана бүх итгэлээ алдсан. Тэгээ шүүх энэ хүнийг суллаж явууллаа гэдэг айцтай болоод нэг өсөндөө өөрөө охиныг нь алсан алуурчныг өөрөө хороодсон юм бил. За ингээд 7 удаа буудаж хороогоод Мариана Бахмейр гэмт хэрэг үйлцсэний дараахан өөрийнх нь хэлсэн үг байгаа. Би түүний нуруу руу буутахыг бол хүссэн. Харамсалтай нүүрлүү буутахыг нь хүссэн. Харамсалтай нуруу руу нь одоо буудсан. Би түүнийг үгсэн гэж найдаж байна гэж одоо хэлсэн байна. За ингээд 1983 оны 3 сарын 2-нд шүүх Мариана Бахмейрийг хүний амь насыг одоо санаатаа хороосон. Хууль бус зэвсэг эзэмсэн хэрэгээр 6 жилийн хорих ялыг бол оноос. За энэ хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслэр өргөн дэлгэрээд олон нийтийн одоо дунд хэлэлцүүлэг бол тухайн үедээ Германд бол өрнсөн юм байл. За тэгээд Мариана шудраг ёсны төлөө байсан. За мөн түүнд ял өгсөн учраас суллуулахын тулд ард түмэн тухайн үед чагсаал бүр одоо хийж шүүхийн өмнөөс шудраг ёсыг нэгсэн. Ингээд одоо түүнийг хүний амь насыг бүрлэгсэн хууль бусаар галт зэвсэг эзэмсэн хэрэгээр буруутгаад байсан учраас хугацаанаас нь 6 жилийн хорих ялгаар шийтгүүлсэн ч гэсэн тэгээ шоронд ажил одоо сайн хийж байсан учраас нэгөөсөндөө үлгэр жишээ мишээ гэж одоо үзээд тэгээд хугацаанаас нь өмнө буюу 3 жил нэгөөсөндөө ял хэдлээд шүүх бол сулсан юм бил. За тэгээд Мариана дараа нь нэгөөсөндөө шоронд байх хугацаанд нойр булчирхайн хорт хавдар туссан. Тэгэхээр ходоодны болон нойр булчирхайн хорт хавдар бол сэтгэл зүй асар их хүчтэй нөлөөлж энэ хорт хавдар тусах бас магадлал шалтгаануудын нэгд ордог юм байна. Ингээд нойр булчирхайн хорт хавдар тусаад тэгээд нэгэн хүсэл одоо битсэн юм байна. Маш хүнд тусцсан хорт хавдар нь хүнд шатанд очиод тэгээд түүний сүүлийн хүсэл нь юу байсан гэхээр охин Аннагийнхаа хажууд оршуулаарай гэж хэлсэн байгаа юм л да. Тэгээд 1996 онд нэгөөсөндөө Мариана нас барсан. Тэгээд нэгөөсөндөө түүний хүслийн дагуу одоо охин Аннагийнх нь одоо хажууд оршуулсан байдаг юм бэл. Тэгээ ийм одоо гунигт түүх. Тэгээд энэ гунигт түүх тухайн үед Герман болон дэлхийн нийтэд юуг ойлгуулсан гэхээр шүүх яагаад шудраг бус ханддаг юм бэ? Шүүх шудраг бус хандахад юу тохиолдох вэ гэдгийг одоо ойлгуулсан. Тэгээ одоо ч энэ эмэгтэй түүх энэ бол бүр 80 оны түүх байгаа. Гэхдээ одоо ч 2025 он гэхэд бид нар шүүх гэдэг зүйл шудраг байх ёстой шүү гэдгийг одоо энэ эмэгтэй одоо түүх гунигт түүх одоо харуулж байгаа. Ийм хэцүү зүйл. Тэгэхээр бид нар одоогийн энэ шүүх засаглал шүүгчдээс шудраг ёсыг одоо нэхэж тэмцэх хэрэгтэй шүү. Шүүх үнэн байх хэрэгтэй шүү гэдгийг одоо энэ мэд бодит хүмүүсийн түүх харуулж जैन. Тэгээ дахин бодуулж ойлгуулж जैन даа л гэж одоо бодсон. Үнэхээр одоо гунигтай би бол анх уншичаад бол яг хоолоо зангираад ерөнхийдөө бол маш их одоо уйлсан. Тэгээ нөгөө сүүлийн хүсэл нь болохоор тэгээд ердөөсөө би надад ганцхан хүсэл байгаа. Тэгээ тэр хүн ингэсэн юм байлээ. Энэ бичлэгэн дээр харагдаж байгаа. Яг энэ алуурчныг нуруулуун 7 удаа буутахад энэ хүн нэг ёсондоо сүнсгүй болсон юм шиг харагдаж байгаа байхгүй бичлэгэн дээр. Ямар сэтгэл хөдлөл байхгүй, ямар ч аз жаргал байхгүй. Нэг ёсондоо охиныгоо үхэл энэ хүн дагаад үхсэн юм бэл. Зүгээр биеийн л үлдсэн. Тэгээд тэр сэтгэл зүүн ингээд даамжирсаар байгаа нойр булчрын хорт хавдар. Тэгээд ганцхан хүсэл хийсэн. Тэр нь би охиныхаа хажууд л одоо хэвтмээр байна. Намайг тэнд оршуулчих гэж хүсээ. Тэгээ одоо хүслийнхэн дагуу 1996 онд нас бараад
охиныхан дэр гэдэг оршуулсан. Энэ бичлэгийг би өмнө нь үзчихсэн юм билээ. Харин би бас үзчихэл байсан. Би ерөөсөө үзэж байгаагүй лээ сонсож байгаагүй. Түүхийн нарийн мэдгүй ч гэсэн бичлэг нь гараад ирсэн чи би энэ бичлэгийг үзчихсэн гэж харагдчихэв. Энэ бичлэг явж байвал би нэг хуучны киноны хэсгээс тасдж аваад тавьсан байна да гэж бодоод өнгөрөх байж түүхийг сонсоогүй. Яг энэ бичлэгийг нөгөө нэг Eminem-ийн Mockingbird гэдэг дуу өгдөн штэ тий охиныхоо төлөө бүх зүйлийг хийн гэсэн утгатай тий яг тэр дуун дээр энэ рис энэ бичлэг явдаг байхгүй. Тэгээд би тогтоож үзчихээд за энэ ч одоо зүгээр тавилттай киноны л хэсэг байлгүүдээ гэж бодсон чинь яг түүхийг уншичаад дахиад энэ бичлэгийг үзсэн чинь ардлын тэр хоёр хүн бол яг харахгүй яг нөгөө үнэн юм бодит реакшн нь тэр ардл сууж байгаа хоёр хүнээс гарч байгаа байхгүй. Буудаж яхад нь. Тэгэхээр ийм амар түүх бол байсан юм би билээ. нөгөө дэлхий дээр хүүхэд хулгайлж хүүхдэд хүчирхийлэл үйлдэж те ийм юм дэлхий дахинд ингэж байж байгаа нь энийг бүр болиосоо гэж би өстэй аягүй хүсдэг. Эндээс ингээ харж байхад чиний агийн одоо юу яхаар тайлбарласнаар бол те шүүх үнэн зөв байгаасаа гэж тайлбарлаж би бол хүүхдийг ингэж хүчирхийлж хүүхэд хулгайлах гэмт хэрэг гэдгээ болчооч хүмүүсээ томчуудаа гэдгийг хэлмээр байгаа байхгүй. Тэр чинь ялгаж байгаа хүүхдүүд чинь. Хүн болгон ямар өөр вэ гэдгийг яг ийм юм сонсох тоолондоо боддог. Энэ бол хизээж арилахгүй зүйл бах. Нөгөө нэг яг хатуу үнэн гэх юм бол бид нар нөгөө дэлхий дээр хичнээн тэр бум хүн байгаа үлээ тийм. Энэ дунд бүгд нэг ийм гайхалтай ийм хайр дүүрэн хүмүүс бол байхгүй бах. Янз бүрийн сэтгэл зүүн, сэтгцийн хүнд хөнгөн эмгэгтэй өвчтөе хүмүүс жил болгон л одоо хэдэн 100 саяараа л гарч ирж байгаа штэ. Сэтгцийн эмнэлгүүд мөнхийн л орон дүүрэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бол алга болохгүй бах. Бид нар л өөрсдөө маш одоо анхаарал, сэрэмж, болгоомж бүх зүйлийг л хүүхдүүд рүүгээ чиглүүлэх ёстой байх л та. Хамгийн гол нь сэрэмж, болгоомж хэрэгтэй. Бас ээж аав нар бид нар өөрсдөө хүүхдүүдэд зөв хүмүүжүүлж тэр хүн чинь том болоод хүн шиг хүнийг хайрладаг хүн болно шүү дээ тий. Орчин чухал юм байлээ. Ер нь нөгөө нэг юм сэтгэл зүйн эмчнэр ч юм уу сэтгэл зүйн хүмүүсийн түүхүүдийг номуудыг уншихаар тухайн үедээ яг надтай харьцаж байгаа ингээд хамт ажиллаж байгаа хүмүүс ч юм уу найз нөхөд ч юм уу зөв зөвөр мөртлөө тухайн хүний хүүхэд нас нь хаана яаж ямар орчинд өссөн бэ гэдэг нь бүр тэр сэтгэлийнх нь мухарт ч юм уу нуугдж идэв гинэ. Тэр нь нэг л зүйл дээр сэтрэх юм бол тэр хүүхэд насныхын тэр одоо юунд гараад ирдэг гинэ. Тэгэхээр яг орчин нөхцөл тэгээ хайр дүүрэн байх тэр ер нь л маш чухал юм бил. Сая Агигийн сүүлчийн хэлсэн үг гэлөө тэрэн дээр ингэсэн байсан штэ. Юу бодож ийн гэсэн чи би зүгээр тэр хүнийг өгсөн байгаасаа гэж бодож ийн гэдэг. Тэгсэн чинь үгүй нэрээ одоо ингэж хэлэх буруу ах л да. Тэр одоо ээж хүний өмнөөс бодоход буудаж байгааг нь харахад сүүлд нь бас л би яг тэгж бодсон хин хаашаа. Тэг яг л үнэхээр тэр хэрэгээ өгсөн байгаасаа л гэж яг бодож байна. Энэ нөгөө ээж хүн биш үү? Нэг үг байдаг. Би яг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ ээж хүн амар төвчээртэй. Хүлээстэй байж чадна. Над руу хүн ингээд оромжлоод ингээл би хүүхдээ хардаа игээд ингээл тэрийг төвчээл байж чадна. Харин хүүхд рүү дайрсан ямар ч ээж чон болж чаддаг. Юу ч болж хувирч чаддаг. Яасан гэвэл миний хүүхд рүү дайрж байгаа бол ээж бол юу ч шулмасч болоо хувирч чадна заяа. Тэгэл хүүхдээ хамгаална. Ерөөсө тийм инстинкт яг тэр хүн дотор ингээд хамгийн амар нь бол нүүрлүүнд буудмаар байсан юм аа. Даанч нуруулуунд буудчихлаа гэж байгаа байхгүй тэр амар. Тэгэл яг би нүүрлүүн гэдэг нь болохоор яг нүдрүү нь харж агаад би чамайг буудаж байгаа шүү гэдгээл харуулахыг хүссэн юм шиг байна Мариана гэдэг эмэгтэй. Тэгээ даанч би нуруулуунд буудчихлаа. Гэхдээ үгсэн байгаасаа гэж байгаа. Цөхрөнгөө барсан л. Уг нь бол шууд ингээд тэр алуурчныг хорой гэж бодоогүй. Нэг шүүх, хоёр шүүх, дав залдаа дахиад гурав дахь шүүх Тэр болохоор биштэд ирэхэд л өөрийнх нь авч байгаа арга хэмжээ шүүх бол энэ хүний эсрэг ямар ч арга хэмжээ авч чадахгүй юм байна. Тэ? Би л одоо өөрөө авъя да гэж. Угаасаа охин ингээ байхгүй болсон яаж амьдрах юм? Одоо яах юм? Угаасаа л ийм л арга байна. Амар хэцүү. Тэгээд охиныгоо өгөхөд л дагаад өгсөн юм шиг байлаа те хөрх. Тэгээд Монголын одоо юу гэдгийг үрс ингээд ад шаргалтай амар тайван тэ сайн сайхан ийм тунгалаг гигэн орчинд тойронд өсөөсөө нэг ч хүүхэд битий уйлаасаа нэг ч хүүхэд ахиж битий алга болоосоо тэгээд иймэрхүү зүйлүүдийг л хэлмээр байна да. Харин тийм ээ. За дараагийнхаа сэдвийг ярьж байгаа юм уу юу мэдэхгүй. 5 минутын завсралга авч болох уу? За дараагийн миний ярих гэж байгаа сэдвч гэж ерөн сэрэмжлүүлэг.
Энийг би яг үнэн үү худлаа юу гэдгийг нотлоогүй. Гэхдээ л үнэхээр байж болмоор санагдсан. Юу вэ гэхээр энэ одоо зургийн гараад ирэх байхаа нэг зураг байгаа. Найтах үедээ хамраа чимгснээс болоод хүнд гэмтэл авсан тухай. Одоо хүмүүс янз янзаар найтадаг штэ. Тэгсэн чинь ингээ зарим хүмүүс бүр үнэхээр нүдэн дээр тэгдэг штэ. Хамар хамаа таг чимгэж байгаа найталчдаг. Тэгсэн чинь одоо нэг 34 настай эрэгтэй найтах үедээ хамраа чимгэж найтаснаас болоод улаан хоол одоо хүнд гэмтэл аваад одоо юу гэдгийг хар ухаанаар хэлгээд нөгөө бүлтэрнэ гэдэг юм уу улаан хоолоос задарч гэх юм уу ийм гэмтэл авсан. Тэгэд энийг эмчнэр сэрэмжлүүлж хэлж байгаа гинэ. Тэгэд хүн найдалаа гэхээр чинь нэг айхтар сүр бадруулдаггүй штэ бид нар чи бурхан өршөө гэл өнгөрдөг. Тэгсэн чинь хэрвээ эгзгэнд харах юм бол хамраа чимхэж найдаснаас болоод хүн одоо маш асар хүнд гэмтэл авч болох юм байна. Тэгээ энэс үүдээд цааш нь хүмүүсийн сэтгэлийг уншаад жоохон уншсан чинь бас ингээд хүний бие физиологийн байх ёстой үзэгдлийг угаасаа ингэж хүчээр зогсоож болдгоо гинэ. Одоо хүн хордлого авах ямар нэгэн шалтгаанаас болоод бөөлждөг штэ. Тэгэхэд жишээ нь бөөлжгэд хүртэл одоо зүгээр ингээ хар аргаар ам хамрын дарахч байд юм уу бөлөвч хийгээд ингэж зогсоож бас болдоггүй гин. Тэгхийн бол маш хүчтэй даралттай учраас бас тийм штэ нөө хийгээ гаргахыг хүртэл удаан барьж болдгоо гэж байгаа шүү дээ. Унгахыг тий. Тэрийг заавал гаргаж явах ёстой гэдгийм байлээ. Нөө биенээс гадагшлах гэж байгаа бүх хэмийг хорчхоор л асуудал үүсдэг юм шүү дээ. Асуудал үүсэндээ одоо хамраас тус дарах байна, бөөлжих байна, найтах байна. Тэгэд энэс болоод хүүхдүүд сургууль дээр одоо энэ корона гарснаас болоод хамраа тагл гээл аав ээжнэр томчууд игдэг штэ. Тэрийг буруу ойлгохгүй те. Амаа тагл гэдэг чи одоо шүлсээ цацруулахгүй тулд л даавуугаар зөүлийн юмар хувц хунраараа ингэж ам хамраа таглах болохоос биш. Бүр ингэж ам хамраа таглаж агаад найтын гэсэн үг биш те. Ингээд угаасаа л чих хамар хоолой гимч гэж ярьдаг штэ. Тэгэхээр чинь ингээд чих хамар хоолой цогтоо байх нь ойлгомжтой. За нэг ийм л мэдээлэл байна да. Та хоёрын одоо мэдээллийн даруулга юм уу та? Тийм би бас энийг бас зургийг нь харсан байлээ. Тэгээд харчаад нэрэл бас болохгүй юм байна шүү. Игцгэн таарах юм бол ингээд жижигхэн зүйлдэл хүнд гэмтэл бэртэл авчих магадaltaй юм байна гэж бас бодож байсан. Найтах та тийм. Хийгээ гаргах. Тийм хиймигээ гаргахтаа гэхдээ нөгөө нэг хийгээ бас барьж болдгүй гэсэн л дээ. Гэхдээ нийтийн унаанд бол манайхан барина шүү. Лифтэнд бас барих хэрэгтэй. Лифтэнд барина шүү гэдэг. Ер нь олон нийтийн газар л барих хэрэгтэй. Салхины дээр мэ болохгүй шүү. За туулагч мэдээлэл. За одоо миний мэдээ болохоор Намиби гэж улстай холбоотой мэдээг би хүргэх гэж байна. За Намиби гэх тэгэнгүүт нөгөө бүгд найрамдах Намиби улс гэдэг одоо Өмнөд Африкт оршдог. Хой талаараа Ангол, Замби, зүүн талаараа Ботсвана гэдэг ингээд урд талаараа болохоор Өмнөд Африк гэдэг ингээд ер нь бол 4 улстай ингээд хил залгаа оршдог ийм улс байна. За энэ Намиби дээр штэ яасан бэ гэсэн чинь энэ элсэн цөл ерөөсөө одоо манай Монгол их орн бол сайхан хангаатай юу, хангаатай, цөлтэй юу, цөлтэй, далаатай юу, далаатайгаа худлаарай байхгүй юу. Баргалтай гэж штэ. Яг тэр шиг ингээд ийм байгаа бол энэ Намибид бол цөл байгаа. За тэгээ ингээд хязгааргүй их элсэн цөл дунд байна штэ. Хамгийн хуурай цөл гэж боддог. Тэгээ энэ гэж үздэг. Тэгээ энэ цөлийн яг дунд нь байдаг нэг сонирхолтой зүйл бол яг одоо ч гэсэндээ ажиллаж байгаа ягаан хөргөгч байгаа маа. Тэр нь ажиллаад байгаа юм уу тий. За одоо тэгээд зургаар ажилдаг ямар хөргөгч вэ? Ингээд гарч ирнэ. За тэгээ Африкийн элсэн цөлийг нүдэрээ хараад хад чулуу нүцгэн уулсаас л бүрддэг. Ингээд жуулчд бол ингэж л хэлдэг. Тэгээд энэ далхаж аваад ягаан өнгийн хөргөгч. За тэгээ хажууд нь 2 жижиг сандал тавьсан төмөр ширээг та бүхэн харж болно. Хэрвээ Намиби явбал. За энэ хөргөгчийг анх Барби гэдэг нөгөө Барбинууд байдаг шүү дээ ягаан хөргөтэй. За эндээс санаа авчээ. Санаа авч хийсэн юм байна. За энэ хөргөгчин дотор нь хөргөгч нь өөрөө ажилдаг энэ цөлөндөө цөл дунд. Тэгээд хамгийн гоё нь дотор нь сэргээгч ундаанууд хийцэн байдаг бүр. Хин хийдэг байх бай. Тэгсэн чинь юу вэ гэсэн чинь Намибийн элсэн цөлийг хойд зүгээсээ урд зүг рүү дайран өнгөрдөг төв замаасаа 20 минутын зайд байрладаг энэ хөргөгчийг Намибигийн засгийн газрын жуулчны зөвлөл суйрлуулж байрлуулсан гинэ. За тэгээд Африк ТV-ийн хамгийн алдартай газруудын нэг болж чадсан гинэ энэ газар. За энэ яагаад ийм байрлуулсан гэхээр аялагчид
аялагчдыг нэгдүгээр таашаа татах зорилготой. Хоёрдугаарт тэргээр аялж яваа цөл дунд аялж яваа хүмүүс тэргээр дамжаад очиад сайхан нөгөө ширээнд Нэг сайхан цэнгэлээд нэг сайхан ууж аваад тэгээ явахыг илүүдсэн. Ийм зорилттой хийсэн гинэ. За ягаан өнгийн хөргөгч болохоор яаж ажилдаг вэ гэхээр эрчим хүчээр ажилдаг. Нарны эрчим хүчээр ажилдаг. Зочломтгой байдлын үүднээс аялагчдад үн төлбөргүй өгдөг гинэ. Бүр мөнгө өгөхгүй. Очоод зүгээр шууд уuna. За хит хитэн их сурвалжийн мэдээлснээр бол үүнийг өдөрт хит хитэн удаа савлсан ус, мөстэй, цай зэрэг янз бүрийн ундаагаар дүүргэж тавьд юм байна. За тэгээ ер бусын баян бүрд одоо цөл гэж нэрлэдэг энэ газар жуулчдын дунд маш их алдартай болж байгаа гинэ. За тэгээд зарим үед орой болтол энэ ундаанууд нь хоосон байх тохиолдол гардаг гэж байна. Тий, энэ дээр нөгөө хүмүүс өөрчлөлтгүй юу? Тий. За хүн их очдог болж байна л гэсэн үг. Тэгээ эхэндээ хүмүүс элсэн цөлийн дундах энэ сонин чимшиг, хачин чимшиг энэ хөргөчнөөс яг авч уух уугүй юу гэж бодсон гинэ. Гид зөвчүүл яах вэ? Энэ одоо яг юу ч байгаа юм бэ гэж бодож исэн ч гэсэн яасан гэхээр эргэлзэхгүйгээр нөгөөхөө уучаад тэгээ Instagram, сошиалууд дээр байрлуулж эхэлсэн гинэ бичлэгүүдээ, зургуудаа. Тэгсэн чинь нөгөөдхийн дэлхийн нийтийн өнцөг болон бүрээс хүмүүс үзээд пүү энэ нэлсэн цөл ганцхан ягаа хөргөжтэй 2 сантал ямар сони ингээд бүр хүмүүс зочлоод очихыг хүсдэг болсон жуулчид энийг ч очиж үзээ нэг сони юм байна гэд. Зүгээр нэг хөргөгч үзэхийн тулд аялал жуулчлалыг татчих штэ тий. Гой санаа байхад бол заавал нэг өндөр барилга байгууламж гэлтгүү. Тэгээ хөргөгч нь жижиг толгодын орой дээр байрладаг. Намиби элсэн цөлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг яг тэр хөргөчний хажууд сандал дээр нь суугаад толдож харж болдог газар гинэ. Нар жаргахыг биширч болно. Сайхан одоо элсэн цөлөө ингээ харж болно. Тэгээ ийм сайхан байдаг гинэ. Гэхдээ хэрвээ та тэр жижигхэн ягаан төмөр ширээний ард суухаар төлөвлөж байгаа бол сандал нь өдрийн турш наранд халаад амар хатан байгаа шиг хайрлын товгш харагдаж гинэ. Тэгин. Тий. За ийм мэдээ байгаа юм. Тэгээ энэ их хөөрхөн санагдаад би аваад ирлээ. Хөөрхөн юм байна. Сони юм байна тий. Төв замаас 20 минут гэдэг чинь бас нэг айхтар хоол газар биш байна. Баримжаагаар бол. Итахан баг очих гэж байгаа юм уу тий. Тэгтээ ингээд санаа аваад ямар ч улс хэрэгжүүлж болохоор л тийм байна. Санааг авах юм бол чи энэ зуйл нөгөө эсэн тасархаа дээр нэг юм чинь хүчээр ажилдаг тий. Тэгээ яг манайхаар бол одоо аялал жуулчлалын яамных нь хүмүүс байнгын нэгээс нь ус ундаагаар цэнэглээд тэгээ тэрийг үнгүү хамгийн гол нь тухайн улсыг нөгөө очиж байгаа хүмүүс маань үнгүү бас сурчлаад өгж байгаа учраас хаана гоё шийдэл байна л да. Маш easy, минимал тий. Тэгээ ингээд нарны гэрлэр нөгөөх нь цэник аваад ажиллаж л байдаг. Тийм байна. Тэгээд ийм гоё санаа. Манай Монголд одоо нөгөө аялал жуулчлалын үйлрэл ер нь хаасаагүй эхэлчихлээ шүү дээ тий. Тэгээ ингээд жуулчид ирж гин тэгвэл манайхан яаж болох уу гэдэг ийм жижиг санаануудыг бас эндээс авчиж болохоор юм. Тийм ингээл энгийн санаал ингээд аймаг гоё амжилтанд хүрчиж бас болж байгаа байхгүй маш том сүртэй гэх зүйлээсээ илүү тийм ээ. За тэгээд маш гоё юм гэгээлэг гоё санаагаар өнөөдрийн похо өндөрлөж байна. Тэгээ та бүхэнд бүгдээрэнд нь бас гайхалтай 100 цагийн мэндийг хүргэе. Мөн гайхалтай зүйлийг үргэлж санаж сэтэж байгаарэ гэдгийг хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлэг би нэг түрүүхэн нэг юм харсан. Тэгээд түүнийгээ похор бас хэлье гэж бодсон. Нэвтрүүлэг гэдэг хизээ нэвтрүүлэг болдог вэ гэсэн үзэгчдэд хүрэх, сонсогчдод хүрэх үед нэвтрүүлэг жинхэнэ нэвтрүүлэг болдгийг гинэ. Тэр чанартай байна уу, чанаргүй байна хамаахгүй. Тийм учраас Хөгтөнгөр радиогийн үзэгч, сонсогч та бүхэн маань бидэнтэй хамт байгаа учраас бидний хийж байгаа нэвтрүүлгүүд алдаа оноотой байгаа. Гэхдээ та бүхэн хамт байгаа учраас бидний нэвтрүүлгүүд жинхэнэ нэвтрүүлэг болж чадаж байгаа юм шүү гэдгийг хэлье. Тэгээд Хөгтөнгөр радио 82.9 100.9 хос долгион Хөгтөнгөр радио Facebook пэйж болон YouTube хуудасаар зочлоороо дагаарай. Өнөөдрийн похот хөтлөгч Эма Туулагийн наривлагчаар ариук ажиллаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа. Баяртай. 82.9